үндэсний өгөгдлийн засаглал. Олон улсын түвшинд өгөгдлийн үн цэнийг хүлээн зөвшөөрч, тогтвортой хөгжлийн зорилго, улс орнуудын үндэсний хөгжлийн бодлогод өгөгдлийн тогтолцоо, засаглалыг хөгжүүлэх зорилтуудыг цогцоор нь тусган хэрэгжүүлж эхлээд байна. Технологийн салбарын үсрэнгүй хөгжил үүнийг дагсан өгөгдөл боловсруулах хүчин чадал нь улс орнуудад шинэ боломж, бас эрсдлийг бий болгож байна. Улмаар улс орнууд өгөгдлийг зөвхөн статистик, эсвэл мэдээллийн технологи хариуцсан байгууллагын асуудал мэтээр ханддаг хэвшмэл ойлголтыг халж, улс орны хэмжээний асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үндэсний статистикийн хороо нь Азийн хөгжлийн банкны техникийн тусалцаатайгаар төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага, төслийг хэрэгжүүлж, төрийн нэгдсэн мэдээллийн нэгдсэн сан байгуулах бэлэн байдлын үнэлгээ, үндэсний өгөгдлийн засаглалын замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсрууллаа. Түүнчлэн Монгол Улсын засгийн газрын 2023 оны 403 дугаар тогтоолын дагуу үндэсний статистикийн хороо нь цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран их өгөгдлийн сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-д Монгол улсад хүний хөгжлийг дэмжсэн үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх зорилт тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд үндэсний статистикийн хорооноос Монгол улсын үндэсний хөгжлийн засаглалын үзэл баримтлалыг 4 тулгуурт буюу 1-дүгээрт бодлого зохицуулалт, 2-дүгээрт институт манлайлал, 3-дүгээрт хүний нөөц чадвах, 4-дүгээрт технологи дэд бүтэц бүрэлдэхүүнтэйгээр тодорхойлон танилцуулж байна. Үндэсний өгөгдлийн засаглалын үзэл баримтлалын хүрээнд үндэсний статистикийн хорооноос төрийн байгууллагуудын өгөгдлийг хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийн нууцлыг ханган нэгтгэх, ашиглах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, технологийн болон дэд бүтцийн шийдлийг тодорхойлж, төрийн нэгдсэн өгөгдлийн сан байгуулах ажлыг амжилттай туршиж хэрэгжүүллээ. Тухайлбал, төрийн байгууллагуудын өгөгдлийг нэгтгэж data warehouse, өгөгдлийн all of cube байгуулж, хүчин зүйлийн бүтээмж, автомашины түгжирлийн таамаглал, өргөн хэрэглээний барааны өдрийн дундаж үн, өрхийн хэрэглээний бүтэц зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж, үр дүнгийн тайлан, өгөгдлийн дүрслэлийг төрийн нэгдсэн өгөгдлийн санд байршууллаа. Өгөгдлийг нэгтгэн боловсруулж, цогц дүн шинжилгээ хийх боломж бүрдснээр салбар хоорондын харилцан хамаарлыг наривчлан тодорхойлох, асуудлыг бүрэн зураглаар нь харгах, нотлохоон цөөрөлсөн бодлого шийдвэр гаргах тогтолцооны суурь тавигдах юм. Өгөгдлийг нэгтгэхэд төрийн байгууллагын өгөгдлийн сангийн бүтэц, өгөгдлийн их усвэр, шинжлэгдэх давтамж, үзүүлэлтийн ойлголт, тодорхойлолт, ашиглаж байгаа ангилал код, өгөгдөл цуглуулах маягт аргачлалыг наривчлан дотоох зайлшгүй шаардлагатай байдаг. Энэхүү шаардлагыг бүрэн шийдвэрлсэн мета өгөгдлийн нэгдсэн сангийн платформыг байгуулж хэрэглээнд нэвтрүүллээ. Мета өгөгдлийн нэгдсэн санг нэвтрүүлснээр мэдээлэл хариуцагч төрийн байгууллага, тэдгээрийн өгөгдлийн сан, үзүүлэлт, ангилал, маягт кодын нэгдсэн бүртгэл бий болж, өгөгдлийн давхардал, зөрүү арилж, хэрэглэгч өөрт шаардлагатай өгөгдлийн тухай мэдээллийг нэг сонхноос авах боломж бүрдлээ. Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар суурь болон төрөлцсөн мэдээллийн сан хариуцагч байгууллагуудын оролцоог хангасан үндэсний өгөгдлийн зөвлөлийг байгуулах, байгууллага бүрийн хариуцагчийг үргийг тодорхойлох, өгөгдлийг нэгтгэхдээ хувь хүн, хуулийн этгээдийг тодорхойлох боломжгүй болгож кодлох аргачлал, технологиг нэвтрүүлэх, төрийн албаагчдын өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадварыг бэхжүүлэх, үйл ажиллагаануудыг богино хугацаанд шийдвэрлэснээр цаашид үндэсний өгөгдлийн засаглалын үзэл баримтлал тогтвортой хэрэгжих юм.